Сайн байцгаана уу эрхмэлд үзэгчтэй. За Хэмжиж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр эмэгтэйчүүдийн хувьд их хвчлэн тохиолддог арьсан дээрх илэрдэг цэллютийг онцлон хүргэж байна. За тэгэхээр өнөөдрийн дугаарыг үзснээр цэллютийн талаарх мэдээллийг та бүхэн хүлээж авах болно. За үүний дараагаар богино хугацаанд маш үр дүнтэйгээр жингээ бууруулсан хүний бас туршлагаас хуваалцахаар байгаа. За үүний дараагаар жин ассан хүмүүсийн дунд нэг элбэг тохиолдох зүйл бол арьсан дээрний бол унжилт байдаг. За энэ үеүүдэд бид нэр ямар арга техникээр одоо эмчилгээ хийх нь хамгийн үр дүнтэй байдаг талаар бол эрүүл мэндийн нэвтрүүлгээ бэлтгэн өргөж байна. Ингээд цахимж нэвтрүүлэг сэлбэр хийж байгаа энэ удаагийн дугаарыг хүлээн авах. За 2009 оны судалгаагаа 2013 оногтой харьцуулахад бол 2009 онд илүүдчтэй хүн амын эзлэх хувь бол 27.3% орчим байсан. За үүн дээр нэмэгдээд одоо таргалттай хүн амын эзлэх хувийн жин бол 12 орчим хувьтай байсан бол 2013 онд одоо таргалттай илүүдэлжинтэй хүн амын хувь бол 34 орчим хувь болж бас нэмэгдэх хандлага ажиглагдж байгаа. Дээр нь таргалттай хүн амыг тусад нь аваад үзэхдээ зэрэг 19%, 20% руу нэлээд төгөж орчиж байгаа ийм хувь байгаа. Тэгэхээр хот суурин газар хөдөө орон нутгаар бид нар ялгаатай байдлаар бас авч үзсэн статистикийн магадлалын хувьд бол ийм одоо ялгаатай байдал ажиглагдаагүй. За харин насны бүлгийн хувьд бол ерөнхийдөө илүүдэлжинтэй хүн амын эзлэх хувь бол 35 наснаас эхлээд ирнэ өсөх хандлагатай байгаа. 2009 онд хийсэн судалгаагаар 35-аас дээш насны одоо хүн амын илүүдэлжинтэй хүн амын эзлэх хувь бол 50 орчим байсан бол одоо 2013 оны байдлаар бол 60 орчим хувьтай. Цаашдаа энэ одоо насны ангиллаар ч гэсэн ер нь 30-аас дээш наснд бол ихсхийн хандлага ажиглагдж байна. За энэ бол харин хүүсийн хувьд одоо ялгаа төдийлөн харагдахгүй байгаа боловч жигд одоо сүүлийн 13 онд хийсэн судалгаагаар бол 30 орчим хувьтай болж бас л одоо дагаж одоо тархалт маань өсөх хандлагатай юм тархурцсан хандлага ажиглагдж байгаа. Захимч хэсэг эхэлж байна. За энэ хэсэгтээ та бүхэндээ бүсгүүчүүдийн хувьд бол маш их тохиолддог нэгэн зүйл байдаг. Энэ бол цэллют байдаг. За тэгвэл цэллют гэж яг юу юм? Яаж үүсдэг талаар бол товчхон тайлбарлахыг хичээе. За тэгэхээр бол цэллют маань мэдээж арьсан дээр хамгийн шууд илэрлэлээр гарч иж яадаг тодорхой хэмжээний гоо сайханд одоо сөрөг харагддаг ийм зүйлүүд байдаг. За тэгэхээр цэллют бол ихэвчлэн эмэгтэй хүнд бол түлхүүд тохиолдож байдаг. За мэдээж таргалтын үед бол энэ тохиолдож байдаг. За дээрэс нь бол ямар шалтгаантай байдаг вэ гэхээр эмэгтэйчүүдийн за жирэмсний үеүүдэд хөхөөл эхчүүдэд за жирэмснээс хамгаалах эмийг удаан хугацаанд хэрэглэсэн хүмүүст бол тодорхой хэмжээний тохиолдож байдаг байна. За энэ үед бол эстроген гэж дааврын хэмжээ ихссэнтэй холбоотойгоор өөгчл тодорхой хэмжээний үүссэнтэй холбоотой бас энэ цэллют бол үүсч байдаг байна. За тэгэхээр бол цэллют аль аль эсгүүдээр ихэвчлэн үүсдэг вэ гэхээр гуй тааз ташаа эсгүүдийн одоо арьсанд орох давхаргууд дээр бол энэ цэллют бол ихэвчлэн бүтлэхүү үүсч идэг байна. За тэгэхээр энэ цэллютийг ойлгохын тулд бол ер нь арьсны давхаргуудыг бол товчхон бас та бүхэндээ танилцуулж өгье. За энэ эхний хэсэг бол арьсны одоо энгийн одоо нормалны хэвийн одоо арьсны давхаргуудыг харуулж өгсөн байна. За тэгэхээр арьсны хамгийн эхний энэ өнгөн хөрс гэж байдаг. Эпидермис гэж давхарга байдаг. За тэгээ үүний дараа болохоор дермис буюу жинхэнэ арьсны давхарга гэж байдаг. За үүний дараагаар бол арьсанд орох өөхөн давхарга гэж давхарга байдаг. За үүний доотлын хэсэгт бол булчингийн давхарга гэсэн ийм бүтцүүдээс арьс маань бол тогтч яадаг байна. За тэгэхээр цэллют аль хэсгээр ер нь явагдаж яадаг вэ гэхээр за энэ хэлээд байгаа арьсанд орох өөхөн давхаргуудын байж байгаа өөхний эсүүдэд бол өөхөн хоримтлал буюу тригглицерид маш ихээр хоримтлагдсантай холбоотой энэ дундууд харагдж байгаа энэ таславч ийм холбогч хэдэн зүйлүүд үүсдэг. За энд харагдж байна. Энэ цагаанаар харагдж байгаа энэ арьсанд орох өөхөн давхаргуудын өөхний эсүүдийг хооронд нь тасалж өгч яадаг таславч холбогч хэдэн одоо таславчуд үүсдэг. За энэ эсгүүд бол сүнсэнтэй холбоотойгоор одоо үүсч яадаг байна. За одоо энэ зурган дээр тайлбарлая. За энэ шар эсгүүд бол бидний саяны хэлээд байгаа арьсанд орох өөхөн давхаргууд байж байна. За тэгэхээр бол таргалтын үед за түрүүний хэлсэн шалтгаануудын нөлөөгөөр энэ арьсанд орох өөхөн давхаргуудад байж байгаа арьсны өөхний эсүүдэд бол тригглицерид гэдэг юм ихсээд өгч байгаа. За тэгэхээр бол энэ таргалтын үед бол энэ арьсанд орох өөхөн давхаргууд зузаарж эхлэх нь байна. За мэдээж зузаараад эхлэхээр энд байж байгаа таславч холбогч хэдүүд болохоор нэг хэсэг нь сунж өгдөг. За бүр ингээд сунаад эхлэхээр тасардаг. За ингээд ирэхээр яг энэ өнгөн хөрс одоо арьсны давхарга дээр олон төрлийн юм эмгэх байдлаар бол харагдаж эхэлж яадаг. За энийг бол
бэрсүү жүржийн шинжүүд гэж ярьдаг. Мэдээж жүр жимсүүд бол ийм бэрсүү үүссэн байдаг. За энэтэй холбоотой яг энэ холбогч эдний тасалбчууд сунах арьсан дорх өөхөн даваргуудын одоо олшилттой холбоотойгоор энэ зүйлүүд бол үүсчээд байхан. За энийг бас та бүхэндээ энгийн байдлаар тайлбарлахыг хичээе. За тэгэхээр сэлютийн үед бол арьсан дээр бол ингээ харагдах байдлын хувьд бол их өөрчлөлт өгдөг байх нь байна. За энийг бол арьсны өнгөн давхаргыг зүүрлээ. Энийг бол булчингийн давхаргыг зүүрлээ. За тэгвэл арьсны өнгөн давхаргын доотлын өөхөн давхаргад одоо ямархуу өөрчлөлтүүд гарцсан байдаг талаар бол одоо энэ дээр хэдүүлээ зүүрлж харъя. За тэгвэл энийг хэдүүлээ одоо өөхөн туслууд буюу өөхний эсүүд байна. За тэгэхээр бол энэ дунд бол зарим эсгүүд маш ихээр төрийн зурган дээр тайлбарласан шиг маш ихээр ингээд доторх өөх хөрөмтөл буюу трийг илзрээд ихснээс томорж өгдөг байх нь байна. Зарим нь бол жижигээрээ мэдээж арьсанд өөхөн давхаргал тодорхой хэмжээний байх ёстой. За тэгээд энэ зүйлүүд маань түрүүний хэлээдсэн таргалтын шалтгаануудын үеэр ингээд маш ихээр одоо томроод өгдөгөө гэсэн. За тэгвэл энэ үеүүдэд нь мэдээж нөгөө харагдах байдлууд нь түрүүний таславч хэсгүүд нь зузаараад өгсөнтэй холбоотой ингээд нөгөө гоо сайхны хувьд харагдах байдлын хувьд бол яг энэ бэрсүүч журчны шинж гэдэг. За тэгэхээр та хэд маань бэрсүүч журжийг бас сайн мэдж байгаа. Нэг хэсэг нь хонгорхоо, нэг хэсэг нь тоогуур гэдэг ийм шинжүүд илэрдэг нь яг арьсан дээр илэрж яадаг байх нь. Тэгээ энэний цаана бол өөхөн давхаргын дунд байж байгаа өөхөн эсийн зарим нь ихсэх багасхтай холбоотойгоор үүсчээдэг шинжүүд байх нь. За тэгэхээр бол мэдээж бол таргалтын үед бол арьсан дорх өөхөн давхарга гэж яриад байгаа энэ зүйлүүд бол зузаарч өгч яадаг, нэмэгдэж өгч яадаг. За үүний дараагаар бол арьсан дорх одоо энэ булчинлаг давхаргын цаана байж байгаа visceral fat буюу одоо бидний хэлдэг сэмж хэсэг ихсэж өгч яадаг. За дээрэс нь бол тодорхой хэмжээний дотор эрхтнүүдийн өөхөлтүүд бол нэмэгдэж өгч яадаг. Ингэснээрээ жингийн хувьд бол илүү л үүсчээдэг байгаа. За тэгэхээр бол сүүлийн жилүүдэд бол таргалт бол улам ихсэх хандлагатай байгаа. Таргалалт үүний эрсдэл хүчин зүйлс хэр байгаа талаар бол хийсэн сурвалжлага мэдээллийг хүлээн авч үзнэ үү. Үүний бид өөх хоримтдаг цэгүүд өгдөө. Тэрийг бол одоо өөхний депо, төмөр замын депо гэдэг шиг өөхний депо гэж нэрлэдэг. Өөхний хамгийн одоо би 3 депог нэрлэе л да. Тэгээ нэгдүгээрт бол арьсан дорх өөхөн эслэг гэж арьсан дор. Тий. Хиподермаг гэдэг. Хоёр дахь өөх хоримтдаг газар нь бол одоо чатархай гэж ярьдیں۔ Чатархай одоо мезентериум гэж мэдгэн гэлээ. Өөх хоримтдаг гурав дахь газар нь их сэмж. Тэгээ их сэмж. Энэ гурав бол яг өөхийг ингээ хоримтлуулаад хадгалдаг. Тэгээд хэрэгцээгээр нь задлаад ил чинээр гаргадаг. Хазар үдгс ийм 3 депо байгаамаа. Тэгээ 3 депо. Эрүүл амьдралын хэсэг үгээр эхэлж байна. За энэ хэсгтэрээ албан байгууллагууд дотооддоо бол бас жин хасах уралдаан явуулдаг. За энэ уралдаанд одоо төрүүлсэн одоо ялагч болсон нэгэн залуутай ярилцахаар амьдралын хэмаыг тэгээд яаж одоо ялагч болсон талаар нь бол ярилцахаар энэ хэсгтээ урьсан байгаа. За энэ залуу бол Монс группийн одоо ажилтан одоо мөнх өчрөө байгаа. За таны өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр мөнх өчрөө маань бол оны өмнө бол одоо байгууллагуудынхаа ажилчдын дунд зарласан мэдүүлжийн хас хурлаанд бол одоо ялагч болсон гэж шүү дээ. Тэгэхээр энэ та хэдийн одоо яг Монс группийн ажилчдынхаа дунд зохион байгуулсан энэ одоо уралдааны талаар бас товчхон мэдээлэл өгөөч. Ямар одоо зарчмаар энэ уралдааныг явуулав? За нэг мэйл ирсэн уралдаан турх уралдааны тэмцээн зохион байгуулж байгаа талаар. Тухайд энийг тэр мэйлийг уншиж байгаа чинь би нэг 96 97 кг жинтэй байсан баха. За. Тэгээд ер нь энэ боломжийг далимдуулаад турчийг шийдсэн. Тэгээд бас яг шагнал байсан. Шагналыг хараад бас ер нь аавь гэсэн өөртөө зориг шийдэл хийсэн байгаа. Тэгэхээр одоо яг мөнгө өчрийн хувьд ер нь гээд ямар ажил эхэлж чинь, суугаа ажил эхэлж чинь, ихэвчлэн явдаг ажил хийдгүү. Ер нь амжилтынхаа яг юм хэмнэлийн талаар ярилцвал. За одоогийн миний ажил бол би Монс группийн худалдаа авалтын аудитор хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө дийлэнх нь суунх талдаа болчиход байгаа. Тэгээд цагаар хоолно их суунх ажил байдаг болохоор ер нь амьдралын маяг маань суунгал болчиход байгаа да. За тэгэхээр бол яг ер нь анх ингээд тухайн үед бол нэг 96 хавцаа жинтэй байсан юм биш үү, тийм ээ. Тэгэхээр энэ жин рүү ер нь одоо хизэнээс энэ жинд хүрчүү. Яг энэ хугацаанд одоо хоолн дээрээ юу эргэлжээ өдөр тутамдаа за дасгал хөдөлгөөн ер нь хийдэг байсан уу, хийж амждаггүй байсан уу? Хоолтын хувьд ер нь ямар нэр төрлийн хооллуудыг ер нь
төлхөө иддэг байсан юм. За өглөөнөөс эхлээл одоо өглөөний цайнаас эхлээл явах. За хоолны тал дээр бол хамаагүй иддэг байсан. Юу ч хамаагүй, замбраагүй байсан. Миний хувьд бол хөдөлгөөний хувьд бол хөдөлгөөн их хийдэг байсан. Өмнө нь бас яг худалдаа авалтын менежер байсан болохоор ер нь гадуур их гүйдэг байсан. Тэгэхээр ер нь их хөдөлгөөнтэй байсан болохоор тухайн үед бол спортоор хичээлдэгтэй ч ордог байх гэж бодож байна. Хөдөлгөөн өдрийн бол нэг 10-аас 20 км бол гадуур гүйх ажил их гардаг байсан болохоор гайгүй байсан. Тийм, тэр үедээ бол би өөрөө бас гайгүй байсан гэж бодож байна. Тэгээ мөн хоолны хувьд тэгэхээр одоо ихэнхдээ ер нь фаст фуд талын юм хийдэг байсан юм уу та ингээ одоо бодсож байна. Тийм. Тэгээ цовын Монгол мэдээж хусна. Зөв. Тэгэхээр ер нь ингээд яг суугаа ажлын хэмнэлтэд ороод ер нь жоох ингээд жин нэмээд ирж явах үед өөрт чинь ямар мэдрэмжүүд ирж ив? Одоо ноцоорох ч гэдэг юм уу, ядрах ч гэдэг юм уу? Ямар одоо мэдрэмжүүд? Хамгийн их мэдгчээсэн маань зүрх их өвдөж эхэлсэн, хатдаг болсон. Өөр чинь нуруу их өвддөг болсон. Ер нь уламл хөдөлгөөн маань багасаал, их айхлал. Ер нь тэгэл болж игэл суухал шинжтэй болсон байсан нэг чи өөрөө мэдлгүй. За тэгжэл яг энэ үед донк гэдэг нэг мэйл ирсэн байна. Донк гэдэг. Яг энэ үед бас нэг өмнө нэг манай ажлын ахлах маань нэг юм хэлсэн юм. За. Тийм. Ер нь нэг жин чинь 3 орон тоотой орлол орчвол ер нь хэцүү шттэ. Жохон жин дээр анхаар гэж уулын хэлсэн. Тэр нь донк гэж бас ороод ирсэн. Зөв. За ингээд ямар ч сан бол мэйл ирээд ерөнхийдөө бас байгууллага дотооддоо яж байгаа зүйлийг бас алдалгүйгээр хичээгээд үзье гэж шийдсэн байна шүү дээ, тийм ээ. За яг энэ уралдаанд ороход яг хэмжилтийн инженер надад энэ дээр байна л да. Та хэд яг энэ хэмжүүлсэн зүйл бол 2018 оны 11 сарын 29-нд яг одоо энэ body analysis хийсэн дүн байж байна, тийм ээ. За тэгэхээр яг энэ дүн дээр бол оролцогч мөнх очрын хувьд бол за нас бол 31 настай юм байна, тийм ээ. За өндөр бол 101-ийн 81 см. За яг тухайн үед хэмжүүлэхэд 91.8 кг жинтэй байсан байна. За тэгэхээр би бас үзэгчтэй ерөнхийдөө хүний биеийн жинд агуулгадж байгаа одоо яг энэ body analysis буюу энэ аппаратын тусламжтайгаар үзэхэд юу гардаг талаар нь бас товчхон бас танилцуулж өгье. За тэгэхээр энэ дээр бол яг мөнх очрын хувьд бол 91.8 кг жинтэй байгаагаас энэ дээр бол булчингийн масс нь 40.7 хил байсан байна. Өөрөөр хэлбэл одоо тал хавцаа нь бол булчингийн масс байсан байна. Нөгөө өмнө тодорхой хэмжээний одоо спортер хичээлж яддаг байсны бас давуу тал байгаа. За гэхдээ 91.8 хилээс 21.3 хил нь өөхний агуулмж эзэлж ирсэн байх нь байна. За тэгээд энэ өөхний агуулмжийг хувьлаад аваад үзэх юм бол нийт биеийн жингийнх нь бол 23.2% бол өөх эзэлж ирсэн байх. За тэгэхээр бол хэвийн үзүүлэлтийг бол юу гэж үздэг вэ гэхээр ер нь бол яг энэ үзүүлэлтийн югаар бол 10-аас 20%-ийг эзэлж яхад бол хэвийн үзүүлэлт гэж үздэг. Гэхдээ эрэгтэй хүнийхээ одоо өөхний агуулмж бол бага байх хэрэгтэй гэж үздэг. За тэгэхээр бол энэ дээд хэмжээнээсээ бол хэтэрсэн өөхний агуулмж бол ихссэн. Өөхөнд харгалтууд явж эхэлсэн энэ үе бол байж ирсэн байна. За тэгээ нөгөө visceral fat гэж ярьдаг. Бид нөгөө сэмж одоо гэж ярьдаг штэ. Малаар бол бид одоо сэмж гэж мэднэ тийм ээ. Яг тэр өөх ерөнхийдөө зузаарч эхэлдэг. Энийг бол нөгөө эрчүүд бол гүзээ гэж яриад байгаа штэ. Тэгэхээр гүзээ гэдэг бол энэ visceral fat тэр зузаархыг бол хэлээд байгаа. За тэгэхээр visceral fat-ыг бол одоо ингээд левелээр наваад үзэх юм бол яг энэ аппаратаар гарч ирсэн левелээр бол 1-9 левел гэж үздэг. Өөрөө ч хувьд бол дээд хязгаар дээр ингээд тулцсан. 9 гэдэг дээр нь бол очсон байсан байна. За ингээд товчхондоо бол яг энэ уралдаан эхлэхэд бол үзүүлэлтүүд бол ийм байжээ. За тэгээд дараа нь таад маань яг 1 сарын дараа үтсэн байна тийм үү? За яг одоо энэ дээр надад энэ сарын дараах үзүүлэлт нь байж байна. 2018 оны 12 сарын 21. За ингээд үзэхэд бол сарын дараа бол үзүүлэлт гараад энэ үзүүлэлтээр бол ялагч болсон байна тийм ээ. За тэгэхээр ялагч болсон хэдүүлээ биеийн жингийнх нь өөрчлөлтийг хэдүүлээ энэ зурган дээрээс хэдүүлээ харъя. За энэ бол өмнөх буюу одоо бидний эхний хэлсэн зураг байна тийм үү? Эхний зурган дээр бол нөгөө хэлээдсэн visceral fat бол хөөрхөн хажуугаас бол хөөрхөн гүзээ ороод ирсэн байж байна. За ингээд ерөнхийдөө өөхний агуулмж нэмэгдэх хэрэгтэй байсан байна. За ингээд оролцогч маань болохоор мөнх очир маань сарын дараа ихэд бол 15.8 хил хасч чадсан байна. Илүүдэл жингээ бол буулгаж чадсан байна. Энэ үр дүнгээрээ бол ялагч болжээ. За тэгвэл энэ дээрээс ямар өөрчлөлтүүд гарсныг би бас өөрчлөн бас тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол
илүүдэлчин буурж байна, илүүдэл өөхний агуулганд буурж байна гэдэг нь болохоор эрүүл мэндийн эрсдлүүдийг бууруулж байгаа, эрүүл мэндийг хамгаалж байгаа хамгийн том бас үзүүлэлт байдаг. За тэгэхээр хоёулаа энэ дээрс харъя л та. Жишээлбэл энэ дээр 91.8 таагаар ихэлсэн бол 76 кг болсон байна. За тэгэхээр бол анх нөгөө булчингийн масс бол 40.7 байсан бол энэ дээр 35 болсон байна. За дээрэс нь хамгийн гол нь бол өөхний хувь бол өмнө нь бол 21-ийн нийт жингээ чинь нөгөө 21.3 өөх байсан бол 14.6 кг нь өөх болж багассан байна. Тэгэхээр энэ дээр хэд вэ? 6.7 кг өөхийг бол яг 30 хоногийн сарын хугацаанд бол хасч чадсан байна. За тэгэхээр бол энэ бол маш их том үзүүл. За дээрэс нь өмнө нь бол биеийн жингийн индексэж нөгөө өндөр жинг харьцуулаад гаргадаг индекс байдаг. Энэ индексээр бол 28 буюу одоо илүүдэлчин гэдэг англи руу орцсон байсан бол одоо яг сарын дараа бол 23.5 буюу хэвийн гэдэг бас англи руугаа орж эхэлсэн байна. За түрүүн хэлээс нөгөө гүзээг одоо үзээд байгаа visceral fat-ыг үзээд байгаа зэрэг маань 9 гэж байсан бол сарын дараа гэхэд visceral fat маань маш сайн бууж өгөөд 6 руу орж эхэлсэн байна. Тэгэхээр түрүүн нэг хасагдаад байгаа энэ өөх хаагур хасагдаад байна гэхэд нөгөө visceral fat чинь хасагдаадсны одоо энэ үзүүлэлтээр бол илтгэж байна л да. Тэгэхээр бол дээрэс нь манай оролцогч мөнх очир маань тухайн үед хэмжилтээ хийлгэхэд хэвлийн тойрог бол одоо бүслийн тойрог нь 110.5 см хэмжээтэй байсан бол яг сарын дараа бол 84 болж 16.5 см-ээр буурч чадсан байна. За тэгэхээр бол ямар ч сан сарын хугацаанд бол нэлээд хичээл зүтгэл гаргасан баг. Маш их үр дүн гарсан байна. За тэгээд энэ үр дүнгийн ч гэсэн угаасаа хамт олон нь бол тоон үзүүлэлтээр үнэлээд ялагч болжээ. За тэгвэл энэ ялагч болоход ерөнхийдөө нөгөө өмнөх амьдралын маягаас ямар өөрчлөлтүүд гаргаж чадав? Юун дээр өөрчлөлт гаргаж хичээв? Сэтгэл зүйн хувьд ер нь эхлээд юу бодож эхлэв? За эхний ээлжинд их төлөвлөсөн 30 хоног. 7 хоногоор нь хувааж яагаад төлөвлөсөн. Тэгээ яг их интернет очин судалгаа хийж яагаад богино хугацаанд их үр дүнтэй турыг гэвэл за нэг ганц зүйлээс хамааралтай биш байд юм байна. Дэглэм хэрэгтэй юм байна. Дасгал сургууль хэрэгтэй юм байна. Тэгээ нэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм байна гэсэн байсан. Тэгэл энэ гурыг хослуулаад төлөвлөгөө гаргаад тэгээ хийж эхэлсэн дээ. За дасгал дээр юу хийж эхлэв? Ямар дасгал? Ямар ч тач гэрлүүгээ автобусаар харихаа байсан. Манай ажлаас гэр хүртэл 7 км байдаг. Тэгээ гэрлүүгээ 30 хоногийн турш дандаа алхаж харьсан. Тэгээ унтахын өмнө кардио 30 минут хийдэг байсан. Ерөнхийдөө бол дасгалын үед ийм л байна. Тэгээ кардио очиод бол яг нөгөө visceral fat өөх шатхад бол хамгийн их үр нөлөөтэй дасгал кардио гэсэн байсан. Тэгээ кардиог л хийгээд байсан. Яг зөв сайн байна. За тэгэхээр бол дасгалын үед бол 30 хоног богино хугацаа хідээч гэсэн өөрөө шалтгааллах одоо зүйлүүдийг бол өөрчлөлтийг хийж чадсан байна. За хоолтын хувьд ер нь яаж өөрчлөлтүүд гаргав? Өмнө хэрэг хийддэг вэ? За одоо манай ажлынхан л их анзаарсан байлээ. Өмнө цайны цагаар хоол идэж байхад чинь манай ажлын нэг хүн 1.5 гэж яхад нь би 2.5 идсэн сууж идэг байсан. Одоо бол 1.5-аач барахаа байсан байгаа. За тэгэхээр бол хоолны хэмжээ бол буурж ирсэн. Тэгсэн ирнэ өсөх мэдрэмж бол одоо бага болж байгаа юм шүү дээ, тийм ээ? Тийм. Ер нь бол хамаагүй бага иддэг болчиход байгаа одоо бол өмнө нь бол замраа гэдэг байсан. Дуртай үедээ дуртай юм аа гэдэг байсан. Тэгэхээр түрүү хэлжсэн шүү дээ. Ер нь бол ихэвчлэн фаст фуд түргэн хоол тал руугаа төлхөө иддэг байсан гэдэг. Тийм. Тэгэхээр яг энэ одоо хөтөлбөр эхэлснээсээ хойш ерөнхийдөө ямар төрлийн хоолууд дээр арай өөрчлөлтүүд гаргаж эхэлсэн? Одоо ерөнхийдөө ногоо их иддэг болсон юм байна. Өмнө бодвол тийм ногоо их иддэг болсон. Болж игэл гурилан бүтээгдэхүүнээ багасгацсан юм шиг байна. Тий. За тэгээд бусдаар бол хэмдэгөө. Усны хувьд хэр хэмжээтэй ус ер нь ууж яв? Ус бол сайн ус. Яг хэмжээ хасж явах юм. Тэг хөтөлбөрийн үед бол сайн. Тэгээ. За тэгэхээр бол хоолтон дээрээ өөрчлөлт гаргасан байна. Дасгал хөдөлгөөн дээр өөрчлөлтүүд гаргасан байна. За түрүү хэлжсэн нэмэлтүүдийн талаас бол бас өөрчлөлтүүд одоо нэмэлт юмуд хэрэгжиж эхэлсэн гэдэг. Одоо энэ дээр бас яг манаас оролцогчийн бас хэрэгжижсэн нэмэлтүүдийн талаас нь өөрчлөсөн байж байна, тийм ээ. За тэгэхээр энэ нэмэлтүүдийн талаар ер нь бас яаж хэрэгжилж вэ? За яг тухайн үед очиод асуусан л да. За аль нь яадаг ингээл. Би бол дуршил жоохон ихтэй. Хоолны дуршил ихтэйсэн. Тэгэхээр надад хоолны дуршил багасгах юм хэрэгтэйсэн. Тэгээд энийг танилцуулж ирсэн энэ бүтээгдэхүүн дуршил багасгах. Тэгэхээр энэ нөгөө Turbo Slim гэдэг энэ Оросын бүтээгдэхүүн маань бас манай танаа одоо Mons Group юмс өөрсдийнх нь оруулж ирдэг зүйлүүд байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бол хоолны дуршил дээр энийг яаж хэрэгжилж вэ?
усан нариулж хэрглэж ирсэн да. Зөв. Ургамлын гаралтай хоолны дуршилт бууруулах одоо жимсний хандмал байж гин тийм ээ. За энэс бол хоолны дуршлаа бууруулахад энийг хэрэгжилж ирсэн байна. За өөр За нэг олон юм аваагүй. Тийм. За энэ өдөр шөнийн капсул гэх үнийг одоо юу гэдэг юм бэ? За капсул энэ бол нөгөө яг түрүүний хэлсэн нөгөө өөх шатаах буюу одоо хөвлийн дотор ч нөгөө өөх хөрөмтлөгдчихэд байдаг. За тэн дундаа өөхнээс дотор одоо тригглицерид гэдэг нөгөө хөрөмтлүүд үүсчихдэг. Тэгэхээр энийг одоо хурдтай бодис солилцоог явуулахад бол тодорхой хэмжээний өөх шатаах нэмэлтүүд гэж байдаг. За тэрний агуулмжлал байна л да. Жишээлбэл энэ бол орой хэрэглэх нь байна. Энэ өдөр хэрэглэх нь хэрэглэх. За энэ капсулаас бол ууж исэн байх юм тийм ээ. Энэ бас ургамлын гаралтай л одоо ийм капсулууд байна. За энэс ерөнхийдөө ямархуу хэмжээтэйгээр яаж ууж яв? За зааврын уншиж байгаа л нөгөө жим юуг утсан чинь би чинь өдөрт 2-ыг уух болж таарад байсан. Тэгэл өдөрт 2-оор л уугаад явсан да. Энэ бүтээгдэхүүнийг. За тэгэхээр энийг бас тайлбарын товчхон уншаад өдрийн үйлчлэгээтэй энэ улаан нь бол өдрийн үйлчлэгээтэйгээд өөхийг шатаан энерги болон эрч хүчийг нэмэн хоолны дуршлыг бууруулан цусан дахь сахарын хэмжээг барина. Чихэрлэг одоо идэхгүй чихэр идэх дуршлыг бууруулан бие махбодыг тодорхой хэмжээний цэвэрлэх үйлдэлтэй гэсэн байна. За тэгэхээр өөр ер нь алийн түлхүү бас хэрэгжилж яв. За энэ цай. Энэ цайг хэрэгжилж ирсэн. Хор гадагшлуулна. Ерөнхийдөө би нэг хэлбэрээр тайлбарлуулж байгаа юм л да. Энэ яадыг унтчих чинь л өөхий чинь шатаан. Энэ өдрийн цагаар чинь өдрийн цагаар өөхий чинь тасал хийгээгүй явж байгаа чинь бас шатаан гэл. Энгийнээр би тайлбарлуулж авч ирсэн. Тийм. Энэ яах юмсч бас хорыг чинь гадагшуулна гэсэн. Тэгэл үйлдэлийг би бас сонсож байгаа бол энэ бас цаг өдөр болгон ууж ирсэн. Зөв. Ер нь гэхдээ нөгөө илүүдэлчин гэдэг маань өөрөө бидний бодисын солилцоонд хоримтлал үүссэн байж дээ. Бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнд бидний бие махбодоос нөгөө гадагшилчих хэрэгтэй байдаг. Гэтэл тэр маань гадагшилж чадахгүй эс дотроо хоримтлагдчихад. Нэг үрлэл одоо гадагшлах хэрэгтэй хорт нэгдлүүд нь бид хоримтлагдчихад байдаг. Тэгэхээр нөгөө жин ихтэй хүмүүс тодорхой хэмжээний бодисын солилцооны хордлох гэдэг юм ийм зүйл байдаг болохоор нөгөө хор тайлах энэ төр хоргуужуулах детокс энэ төр гэдэг зүйлүүд. Тэр нь бол бас зайлшгүй одоо бие махбодыг цэвэрлэх үйлдэлүүдийг үзүүлж байгаа гэсэн. За тэгэхээр бол энэ ургамлын гаралтай энэ цайгаа бол ингээ өдөрт нөгөө шингийн юмны хэрэглээг сайн уудаг байсан гэдэг жисэн шүү дээ тийм ээ. Тийм. Энэ нөгөө бүтээгдэхүүн над тайлбарлалтаа ус сайн ууж иж үр дүн сайн байдаг шүү л гэж хэлж ирсэн тухай. Тэгэхээр энэ дээр бас нэг агуулмж юм биш өөр ингээ хараад уншихад бол L-карнитин буюу өөгч тахад оролцож бас өөгч тагч одоо нэмэлт байдаг. Заашгүй нэг. Тэгэхээр энэний агуулмж бас энэ цайн дээр байдаг гэдэг утгаараа бас давхар өөгч тахыг бол дэмжиж исэн байх нэ гэж ойлгож байна. За энэ кофе байна. За энэс ер нь хэрэг ууж яв. Сонир журмаар нэг 2 3 хаяа гэх юм да. Нэг яг бол тогтмол бол ууж үзээгүй. Сонирхол уусан. Зөв. Амт нь хэр юм байх шүү. Амт бол надад бол дайггүй санагдсан. Яг үндсэн кофе шиг ер нь амттуудаараа байж чадчихна үү тийм? Тийм. Сахарын агуулмж юу байсан баг. Тэгээд энэ үуч нөгөө кофе ууж болохгүй байсан. Тэгээд яг чим заацаа гэдэг. Зөв. Тэгэхээр бас үзэгчтэй хэлэхэд ер нь бол жин хасахад бас тодорхой хэмжээний одоо нөгөө жин хасдаг кофе гэж ярьдаг шүү дээ. За кофе ер нь ямар үйлдэл байдаг вэ гэхээр кофенд дагуулж байгаа кафеин гэж нийтлүүд одоо бидний сэргээгээд идэг шүү дээ. Тэр кафеин яадаг вэ гэхээр өөгч тах буюу нөгөө хэлээд байгаа өөхний одоо хоримтлыг шатах биохимийн ургал явж хахад одоо хоёр дахьчоор бодисын солилцоог нэрчилж өгөх нь тодорхой хэмжээний дэм байдаг гэж ойлгож байна. Тэр утгаараа бас энэ багцад бол бас энэ кофений агуулмж тодорхой хэмжээний орж өгсөн байх нь. За ямар ч гэсэн бол манай мөнх өчр маань тэгээд залуу хүний хувьд бол өөртөө зориг тавиад 30 хоногийн хугацаанд одоо өөрчлөлт гаргахтаа хамгийн гол нь уншиж судалсан гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр үзэгчтэй бас хэлэхэд бол мэдээж амьдралын маягийг өөрчлөхийн тулд хүн өөрийнхөө тархиндаа эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдээллийг хөрвүүлж авснараа хамгийн гол зөв аргачлалуудыг өөрт өгөхөөр сонгож хэрэглэдэг. За тэгэхээр бол яг энэ зарчмаар бол мөнх өчр бас явсан нь бол богино хугацаанд танаа одоо яг энэ уралдаанд орсон хэдэн хүмүүс байсан бэ? За сүүл тайлгнаас сонсож байгаад 30 хэдэн л орсон гэж хэлсэн да. За тэгэхээр бол 30 гаруй хүмүүс дундаас бол бас нэлээх өндөр үр дүн гарсан байна. 15.8 хил хасна гэдэг бол богино хугацаанд бол хасна гэдэг бол их үр дүнтэй. Гэхдээ булчингийн мас багасныхээс илүүтэйгээр өөхний агуулмж маш сайн буурч өгсөн байна. Энэ бол хамгийн сайн бас үзүүлэлттэй байгаа. За ингээд энэ одоо ирчээ битгий алдаарай. Тэгээ нэг үрлэл одоо энэ бууж байгаа энэ хэмнэл амьдралын хэм маяга битгий өөрчлөөрэй. Тэгээ залуу хүн байна. Одоо улам илүү одоо галбирлыг улам илүү фит болохыг одоо ерөөй хүсье. За баярлалаа. За ингээд бол бас бусад залуучуудаа бас өөрийнхөө үр дүнгээ уриалаад бас манай нэвтрүүлэгт оролцсон мөнхчтэй баярлалаа. За баярлалаа. За ингээд сахимч нэвтрүүлэг маань үргэлжлэн өрчвэн. За дараагийн хэсэг дээрээ
та бүхэндээ одоо их жин хасахад бол тодорхой хэмжээний арьс суларч яадаг. За тэгэхээр арьс суларч байгаа энэ үед бол ямар аргачлалууд хэрэглэх нь үр дүнтэй байдаг талаар бол ярилцахаар бэлдсэн байгаа. Ингээд нэвтрүүлгээ өргөжлүүлээ үйл авч очно. Захимч нэвтрүүлгийн ярилцлагаас үгээр хэлж байна. За энэ хэсэг дээрээ илүүдэл жингээ хассны дараа гардаг нэгэн асуудал байдаг. Энэ бол арьс сүнжилт байдаг. За тэгэхээр энэ арьс сүнжилтийг нийт талаар бол ярилцахаар скинед эмнэлгийн арьс гоцлын эмнэлгийн их эмч ням дээр хүрэлцэн ирсэн байна. За ингээд ням дээр эмч энэ өдрийн төргийа. За өдрийн төргий. Ер нь жин хасахад бол арьс их унждаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг энэ үед бол арьсан дээр ямар одоо өөрчлөлтүүд гарсан байдаг юм бол? За арьс гэхээр ерөөхдөө бид нар мэдж байгаа. Тэгээ бидний биеийг бүрхэж байдаг хамгийн том эргэтэн байдаг. За тэгэхээр арьс бол ерөнхийдөө үндсэн 3 давхаргаас бүрддэг. Арьсан дээр хамгийн одоо бидний нүдэнд харагддаг өнгөн үрсгээ давхарга байна. За энэний доотлолт болохоор жинхэнэ арьсан давхарга байдаг. За энд хэвчлэн өөхөөс толсны булчирхаа, өсний хүүдийг байрлаж байдаг. Энэний доор бол өөхөн эдийн давхарга. Энд нөгөө дугуй им шартар зурган дээр харагдж байгаа өөхөн эсүүд мань байрлаж байна. За энэний доор булчингийн давхарга байрладаг. За тэгэхээр нөгөө одоо хүмүүс маань ингээд жин хасаад гой турлаа, гой оллоо гэд боддог боловч төдийл нь одоо бүр 100% сэтгэл хангалуун үлдэж чаддгүй юм байна л да. Тэгэхээр яадгүй гэхээр энэ нөгөө арьсны бүтц онцлогоос болоод арьс маань унжаад сулраад ингээд үлдэх тохиолдол байдаг тий. Тэгэхээр энэ юутай холбоотой гэхээр одоо бид энэ дараагийн зургаас харъя да тий. Эхний зураг бол хэвэн арьсны зураг байж байна. Энэ дээр болохоор арьсны эсүүд маань яг ингээд эмх зэгцтэй тий эмх зэгцтэй ингээ харагдаж байна. За энэ голын хэсэгт энэ одоо ингээд хөндлөн юм байрлсан босоо байрлсан хэсгүүд болохоор нөгөө коллаген, эластин ширхэг гээд арьсны гол үндсэн нөгөө уян хатан чанар за тэгээд өнгөлөг толгор байх уу, ямар байх уу, залуу байх уу гэдгийг маань илтгэжээдэг энэ бүтэц байж байгаа. Тэгээд доор нь үг хийсэн тий. Гэтэл ингээд арьс тураад одоо хүн ингээ илүүдэлж ингээ хасаад тураад ирэхээр нөгөө энэ бүтцүүдийн маань хэвийн үйл одоо бүтцэн ингээд алдагдаад одоо задрах тий за хайлж эхлэх задрах энэ процесст ороод одоо нөгөө эмх зэгцтэй байдал нь алдагддаг. Нэг үгээр хэлэхэд нөгөө баашин ингээд байрахад ийм карказ гэдэг байдаг тий тэрний үүргийг гүйцэтгэдэг бүтцүүд маань алдагдаад ирэхээр л сулраад ингээд унжаад одоо дэлхийн татах хүчний мэдээж нөлөөлж байгаа тий тэгэхээр доошоо дандаа татагдчихдаг гэсэн. Тэгэхээр арьс нөгөө унжиж байгаа суларж байгаа гэдэг бол ерөөсөө л энэ эластин коллаген уургуудтай ерөөсөө холбоотой. Холбоотой. Хоёрдугаарт нь болохоор нөгөө мэдээж энэ биеийн жин нэмэгдээд өөхлөөд өөхийн эсийн хэмжээ томроод ингээ нэмэгдээд ирэхээр одоо арьс маань өөрийнхөө нөгөө дасан зохицох процессор нөгөө эзлэхүүнээ тэлж талбайгаа томсогдог. Жишээл нөгөө тэг хүн жирэмслэхээр нөгөө гидсэн ингээл томроод тэлээл арьсан сундаг. Тэрнтэй яг адилхан энэ эсүүд маань одоо арьсны эсүүд маань өөрөө нөгөө дасан зохицолд ороод томорч тэлж эхэлдэг байна. За тэгээд ингэж томроод тэлээд ингээд тогтцсон байжээтэл гинт нөгөө богино хугацаанд огцом жин хасдаг. Тэгэхээр нөгөө өөхийн эсүүд маань хайлаа, дагшаа, жижигрээд ирнэ. Тэнгүүд тэнд хоосон зай үүсэндээ одоо энэ өөхийн эсийн байгалах хэвээр зай үүсэж байгаа. Энэ зай маань бас нөгөө суларж унжиж байгаа гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр бид нэр турхтаа одоо юуг анхаарах уу гэхээр огцом богино хугацаанд их жин хаях биш, аажмаар жин хаях хэвээр ерөнхийдөө тэгээд энэ нөгөө өөхний эсийг одоо тэр хоосон орон зайг бид нар булчингийн маасаа хөгжүүлж энэ хоосон орон зайгаа бас тодорхой хэмжээгээр тийм нөхөх хэрэгтэй. Цаанаас нь булчингийн тонусыг хөгжүүлэх юм бол түрэж орж ирэх юм боломжтой. Гэхдээ бүр маш их хэмжээний унжсан суларсан арьсан дээр бол ингээд булчингаа хичнээн хөгжүүлээд ч мэдээж илүүдэл арьс бол унжиж үлдэх нь бол тодорхой. За тэгэхээр бол арьсан дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарч байна. Тэгэхээр энэ арьсны өөрчлөлтүүд эргэн сэргэх боломжууд байдгүй. Ер нь энэ эргэн сэргэхэд юу юунаас хамаарч ядг юм бол? Арьсны унжилт маань ерөөсөө зэрэгээсээ те нуунд хөнгөн дунд одоо хүнд гэдээ явна те. Мэдээж хамгийн хүн зэргийн буюу маш их унжилттай үед болохоор бид нар ямар нэгэн одоо дасгал хөдөлгөөн хийгээд булчингийн масаа нэмээд эсвэл хоолоо зохицуулаад эсвэл одоо гооцлын янз бүрийн аппаратуудад ороод энэ арьсны сулралтыг бол эмчлэх боломжгүй байна. За энэ үед болохоор бид нар юу зөвлөдгөө гэхээр мэрэгчлийн эмч нар бол яг нөгөө одоо нөхөн сэргээх гооцлын одоо мэс заслын одоо эмчтэй хандаад тийм мэс заслын аргаар энэ илүүдэл унтсан арьсуудыг одоо өөлж авах ийм ажилбарт орно. За хэрвээ дунд олон одоо хөнгөн болон дунд зэргийн юм унжилт байх юм бол бид нар одоо дасгал хөдөлгөөн. За хөнгөнийг бол бүр дасгал хөдөлгөөн хийсээр агаад бид нар 6 сар жилийн хугацаанд бол энэ арьсны унжилтыг засах боломжтой. За дунд зэргийн үед болохоор бид нар янз бүрийн одоо аппаратуудын үйлчлэгэнд орох юм бол бид нар энэ арьсны унжилтыг засч болно. За мөн тэр эвдэрсэн одоо коллаген, эластин ширхгийн нийлэгжилтийг дэмжиж өгнө. За тэгээ булчинг чангалаад
одоо бас энэ хоосон орон зайгийн одоо агшаах юм. Зөв. Тэгэхээр аппаратууд гэдэг чинь одоо сүүлийн үед бол анагаах ухааны чиглэл бол их хөгжөө, техник технологитой зайлшгүй авсардаг болчиход байна шүү дээ, тий. Тэгэхээр ер нь ямар одоогийн арьс уншилтууд төр ямар төрлийн аппаратууд илүү үр дүнтэй эмчилгээний арга болж явж байдгийг. За манай орны хувьд болохоор одоо нэлээд одоо сүүлийн үеийн техник технологиуд нэвтэрж байна л да. Энэ дээр хамгийн ихэнд бол бидний мэддэг нөгөө хайфо буюу нөгөө одоо төвлөрүүлсэн хитавийн давтамж одоо бидний мэддэг нөгөө эхоны долгион гэж ярьдаг тийм. Энэ эхоны долгионыг одоо үүсгдэг юм аппарат байдаг. За тэгэхээр эхоны долгион маань арсны гүн рүүгээ нэвтрээд халалт одоо долгион байжгаад гүн рүү оронгуудаа халалт үүсгэж эхэлдэг. Тэгэхээр нөгөө одоо энэ давхаргууд дээр одоо эхоны долгион бол бүр энэ булчингийн давхарга хүртэл бүх давхарга руу хамарч үйлчилдэг гэсэн үг. Тийм. Тэгэхээр ингээд доошо хүрх явцдаа л энд коллаген ширхгийн нийлэгжилтийг дэмжиж өгнө, эластинийг дэмжиж өгнө. За илүүд хэрвээ өвгөлт байвал өвхийн эсийг бас хайлуулах юм бас давхар үйлчлэгээ үзүүлдэг. За тэгээ булчингийн давхаргыг чангална. Энд эсмас давхарга гэдээ бас энэ хооронд байдаг. Тэр давхаргыг бас чангалж өгнө. Тэгэхээр нөгөө арсны маань энэ унжилтыг одоо энэ хонхроо ингээд унжицсан тий үрчлээ үсээд унжицсан эднэрийг маань дээш нь төрж ингэж дүүргэж өгдөг байна. За тэгэхээр бол арьс унжилтын бол зэрэгээс хамаарах нь байна тийм ээ. Хүн дунд хөнгөн зэргүүдээс хамаарат эмчилгээний арга техникүүдийг сонгох нь байна. За үүн дээрээс хамаарат арьс хооцлын эмчнэр дээр одоо үзүүлээд яг өөртөө тохирох эмчилгээг сонгон хийх юм бол илүү үр дүн болол гарах нь байна. За хамгийн гол нь бол унтсан арьс бол эргэн нөхөн сэргдэг гэдэгт бол бас үзэгчд маань бол өнөөдрийн саяны ярилцлагын хэсгээс бол мэдээлэл авлаа. Ингээд арьс хооцлын скинэд эмнэлгийн их эмч Нямдар эмчтэй баярлалаа. Тэгээ таны ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. За ингээд захимж нэвтрүүлгийн ярилцлагын хэсэг үгээр өндөрлөө. Дараагийн хэсгийг үргэлжлүүлвэл авчирсан уу? Зөвлөмж хэсэг үгээр эхэлж байна. За өнөөдрийн дугаар дээр цэллүүд, за дээрэс нь таргалтын хувьд бол жин асахад арьсанд хэрхэн өөрчлөлт гардаг талаар бол эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэлээ. За тэгэхээр цэллүүд гэдэг бол бидний арьсанд орох байж байгаа өөхөн давхаргын хит их олшрол буюу өөхөн хуримтлал олширсантай холбоотойгоор холбогч эд маань сунсантай холбоотой арьсан дээр одоо бэрсүүчүүдийн шинжүүд илэрж байдаг энэ эмгэг байна. Тэгэхээр энэ бол ихэвчлэн эмэгтэйчүүдийн тааз ташаа гуй эсвүүдээр илэрж байдаг байх нь байна. Үүний цаатлын бас нэг шалтгаан бол таргалтаас гадна эмэгтэйчүүдийн дааврын эстроген дааврын ялгарл нэмэгдсэнтэй холбоотой байдаг байх нь. За энэ бол жирэмснээс хамгаалах хэмээг удаан хугацаанд хэрэглэх, жирэмсний дараа хөхүүл эмэгтэйчүүд тохиолдож байдаг байх нь. За үүнээс жирэмсэн үед бол бас тохиолдож байдаг ийм зүйлүүд байх нэ. За тэгэхээр бол өнөөдрийн бас дугаар дээр бол илүүдэл жинтэй хүн жингээ хасахын хувьд бол ямар төлөвлөгөөр ажиллах нь бол хамгийн үр дүнтэй талаар бол бас нэгэн одоо оролцогчийн талаар бол мэдээлэл хүргэлээ. За тэгэхээр тухайн оролцогчийн бас гарсан үр дүнгээс та хэд маань дүгнээд үзэх юм бол эхлээд эрүүл мэндийн боловсролоо сайжруулах нь байна. За үүн дээрээс хамаарат хөдөлгөөндөө яаж анхаарах уу, дасгал хөдөлгөөндөө яаж анхаарах уу, хэрвээ шаардлагатай бол өөр тохирох бэлтгэлийг яаж сонгох уу гэдгийг эхэлж төлөвлөгөө гаргасны дараагаар жингээ асах хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм бол их үр дүнтэй байдаг байх нь. За өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон оролцогч маань ургамлын гаралтай турбо стим гэдэг бүтээгдэхүүнүүдийг бол хэрэгэлсэн байна. За тэгэхээр энэ донд бол тодорхой хэмжээний бие махбодыг хоргоожуулдаг бэлтгэлүүд байж байдаг байх нь, өөх штатыг дэмждэг бэлтгэлүүд нь байж байдаг байх нь. За дээрэс нь цэлүүтийн энэ үед бол арьсан дээрх одоо дулааныг үүсгэснээрээ арьсанд өөхөн давхаргыг багасгахад нөлөөлдөг ийм бас бэлтгэлүүдийг сонгоо хэрэгжилж бол бас болох нэ. За мэдээж жингээ хасны дараа бол арьс унчих бол ийм зүйлүүд бол илэрч яадаг. За энэ үед бол хүнд хөнгөн дунд зэргээс нь хамаарат арьс хооцлын эмчтээс зөвлөгөө авснараа хоолтон дээр яаж анхаарах уу, дасгал хөдөлгөөн дээр анхаарах. За бүр шаардлагатай бол багжийн тусламжтай аппаратанд орох. За бүр хүнд зэргийн хасаа хамаарах юм бол арьс хооцлын мессежлбэрт хүртэл орох шаардлагатай байдаг байх нь. Гэхдээ энийг бол сонгон хэрэглэхийн тулд арьс хооцлын эмчтэй хандж байгаарай гэж зөвлөх байна. Ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлж байна.